Өрөөний том хаалга хаагдлаа. Бүгд даваанд бэлдээрээ. Эдний хиймэл оюун ухаанд биет хүчээр өрөөнд төгжив. Зүгтхын тулд цуврал даваатай тоглоомуудыг дуусгах ёстой. Харахад утгагүй мэт эдгээр тоглоомын дүрм. Амьсгаа богдуулам харанхуй хүний мөсийг нууж байжээ. Та бүхэн 2026 оны шинээр нээлттэй хийсэн мөрдөх тоглоомыг хүлээн авч үзнэ үү? Гол бүсгүй элийн найз залуутайгаа шинхэн авсан цахилгаан машинаар зэлүүд жижиг замаар давхиж явлаа. Тэд хідэн найзтайгаа ойн зочид буудалд амархаар тохирсон байв. Гэтэл очих газрынхаа дөхөн ирэхэд найз залуу Джейсоны машин гинэт унтарчихв. Төв удирдлагын дэлгэцэн хүртэл гацаж таг болов. Тэр сандарч твдэн машинаас буулаа. Тусламж дуудах хэсгээ бодож байтал төв дэлгэцэн өөрөө асчихв. Джейсон нар машин дахин ассан гэж анзаарав. Тэр Эли ямар нэг юм хийсэн байх гэж боджээ. Хэсэг хүмүүс үүнийг зүгээр л жижиг саатал гэж үзээд машинаа барин цааш хөдлөлөө. Хэдхэн удаа хааз гიშхийн зуур тэд зочид буудлын үүдэнд хурч ирэв. Бурчгар үстэй Жэни нилээд бардан байлаа. Учир нь тэр бүтэн 3 сарын өмнөөс байж энэ олны шуугантай зочид буудлыг захиалж чадсан юм. Хаалганы нууц кодыг дадмаг оруулахад тэд саадгүйгээр танхимд орлоо. Энд зочид буудал гэхээсээ илүү хувийн харш гэвэл зохино. Дотор нь олон өрөөтэй. Түрээслэх хугацаанд бүгд хүсснээрээ ашиглаж болно. Ил хамгийн булангийн нэг өрөөнд хуваарлагдав. Хитрхи тохиолдлын мэт нэг зүйл нь өрөөний яг голд хүүхдийн ор тавьсан байлаа. Түүний царай дорхноо гундав. Учир нь тун саяхан Элийн нэг удаа зулбсан байжээ. Найз залуу Джейсон түүнийг амралтад авчирсан. Гол нь Элийг сэтгэлээ сэргээгээсэй гэсэн хэрэг. Эд бүгд багаасаа хамт өссөн найзууд. Элийн байдлыг ч тун сайн мэднэ. Зарим нь бүр Джейсонд найз бүсгүйгээ сэтгэл зүйчэд үзүүлгэж зөвлөж байв. Харин тэр үед Эли өрөөндөө хүүхэстийн дүрс харж гүлээд суулаа. Гинэт тавиур дээрх камер түүний анхаарлыг татав. Эли сониучрхан дөхөж очлоо. Гэтэл дараагийн агшинд өрөөнд доторх бүх цахилгаан төхөөрөмж өөрөө асав. Тэр бүх Элигийн нэрийг дахин дуудаж байлаа. Зочны өрөөнд байсан Джейсон нар гинэт орлох чимээ сонсоод яаран өрөө рүү гүйлдэн орлоо. Эли айдсан арилаагүй хിവэр хин нэгэн цахилгаан төхөөрөмжүүдийг санаатаагаар удирдах байна гэж хэлв. Зам дээр машинд болсон явдалч мөн адил. Гэтэл Джейсон гинэт нэг үг шиглээ. Чи өнөөдөр эмээ уусан уу? Уг нь Эли сэтгэл гутралын эсрэг юм байн уудаг байжээ. Төрөөчийн явдлууд мэдээж түүний хий төсөөлөл гэж үзв. Өрөөнд байсан бусад найзууд нь ч залхсан янзтай байлаа. Эли илүү тайлбарласангүй. Эргэж хараад ууртайгаар өрөөнөөс гарч одов. Хажууд байсан урт үстэй залуу сэжиглэн асуулаа. Чи яагаад Элийг хүүхдийн ортой өрөөнд оруулчих вэ? Энд чинь зориуд хатгаж байгаа хэрэг биш үү? Жэни яаран тас үгүйсгэв. Өрөө захиалгатай тавилгыг нэг бүрчлэн шалгана гэж юу байх вэ? Харин зочны өрөөнд үлдсэн сахалтай залуу санамсаргүйгээр өвөрмөц хэлбэртэй дуу хоолойн туслах төхөөрөмж олжээ. Дөнгөж аваад сонирхон судлах гэж байтал Жэни түүнийг оройн хоол бэлтгэхээр дуудлаа. Гэвч тэр үед Эли дотроо Жэнийг буруутгаж байв. Түүнийг өөрийг нь зориуд хүүхдийн өрөөнд оруулсан гэж итгэжээ. Эцсийн эцэст Жэни бол Джейсоны хуучин найз бүсгүй. Атаархан ч гайхах юмгүй. Джейсон зөвхөн дахин тайлбарлахаас өөр аргагүй болов. Тэр хоёрын хооронд аль эрт ямар ч холбоо үлдээгүй гэж. Тэгээд Жэни аль хэдийн сахалтай залуутай хос болсон байлаа. Хоёр хүн сэтгэлийн зангилаагаа тайлсны дараа дахин хашаандаа орж найзуудтайгаа ууж ярилцав. Эли хийх юмгүйхэн зочны өрөөнд үргэлжлүүлэн холхив. Санамсаргүйгээр ширээн дээрх дууд туслахыг олж харав. Тэр хідэн нэр дуудаж үзлээ. Гэтэл нөгөө тал өчүүхэн ч хариу өгсөнгүй. Тэгж байж доод талын идэвхжүүлэх сануулгыг олж харав. Эли камерын өмнө гараа даалсаж үзлээ. Дууд туслах ассан мөчөд танхимд гинэт хөгжилтэй хөгжим ихшиглэв. Гэрлүүч дагаад анивчин гяс хийв. Дууд туслах бүх байшингийн ухаалаг төхөөрөмжтэй холбогдсон байжээ. Джейсон хитрхи шуугантай санагдав. Тэр зогс гэж хэлж үзлээ. Танхим дахин нам жим болов. Бүгдийн хамтын хүчээр ариун оройн зоог түн удалгүй бэлэн боллоо. Хоол эхлэхийн өмнө урт үстэй залуу гинэт босов. Тэр энэ бол найз бүсгүй Келли нас барснаас хойш бүгдийн анхны хамтын зоог гэж хэлв. Өрөөнд дэх өөр амьсгал гинэт хүндэрч орхив. Келли тэдний нийтлэг сайн найз байжээ. 7 сарын өмнө гинэт тагтнаас унаж амиа алдсан юм байв. Бүгд хүндхэн сэтгэлээр хундаг өргөв. Гэтэл өрөөний хөгжим дахин ихшиглэж эхлэв. Тэд даруй л үүнийг дууд туслахын хийсэн хэрэг гэж ойлгов. Гэвч энэ удаа зогс гэж хашгираад ч огт нэмэр болсонгүй. Хин нэгэн түүнийг ширээний голд тавих хүртэл хөгжим учир битүүлгээр гинэт зогсов. Бүгд дахин хундаг өргөх гэж байтал танхимын гэрэл гинэт унтарлаа. Дууд туслах цангинсан эмэгтэй хоолоогоор тоглоом тоглоцгоё гэж хэлв. Хэдийгээр бүгдийн дотор баггүй зэвүү хүрсэн ч тэд үүнийг зүгээр л зочид буудлын зохион байгуулсан жижиг үзүүлбэр гэж бодов. Тэгээд төвчээр гарган сууцгаалаа. Дууд туслах хүн таах тоглоом тоглоно гэв. Нэг тал нь янз бүрийн асуулт тавина. Нөгөө тал нь зөвхөн тийм эсвэл үгүй гэж хариулна. Эцэст нь хариулж буй хүний бодож буй хүнийг хэлэх ёстой. Гэтэл 3 үе асуулт хариултын дараа дууд туслах Жэнигийн тааврын хариуг таачхав. Өрөөний гэрэлч дагаад аслаа. Өмнөх гэрэл унтарсан нь ч бас түүний хяналт байжээ. Дараа нь Джейсон нарын асуух ээлж болов. Хариуг нь дууд туслах өгнө. Одоо миний ээлж. Би хэнийг бодож байгааг таацгаа. Гэвч асуултууд улам гүнзгийрэх тусам Эли хариу нь маш магадгүй нас барсан найз Келли гэдгийг ойлгов.
Гэвч тэр үүнийг амнаасаа гаргасангүй. Харин яаран сандран өрөөнөөс гарч одов. Ингээд бүгдийн хүн таах тоглоом аргагүй тасалдав. Жэйни баггүй ууртайгаар бослоо. Тэр Кисигийн ингэж хойрох хандсныг бүх хүний амралтыг баллах нь гэж үзв. Кисигийн гинтийн үхэст бүгд л их харамссан. Гэхдээ тэрийг дандаа ил гаргаж явах албагүй бидтэй. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ байгаа мэтээр Элсэд зөвлөв. Сэтгэл зүйч дээр очиж үз гэж. Элсэж бас бүр тэсэлгүй уурлав. Тэр дотроо тэглэж явсан эргэлзээгээ шууд шидэж орхив. Тэр Кисигийн үхэл хизээч осол эсвэл амиа хорлолт байгаагүй гэж үзэж байв. Учир нь Киси өөрөө сэтгэл зүйч байсан. Жэйни тэр дороо уур хүрсэндээ инээд алдав. Элсэг дандаа өөрийнхөө ертөнцид амьдардаг гэж үзв. Ингэж хэлж дуусаад тэр зөрүүдлэн дууд туслахыг шүүрч ав. Тэгээд Кисигийн дүрийг үүсгэж дуурайлах гэж тушаав. Гэтэл дараагийн мөчид дууд туслахын дууны өнгө болон аялах Киситэй яг усны тусал шиг адил болов. Бүгд цочрлоосаа хараахан гарч амжаагүй байтал танхимын энд тэндээс гинэт цагаан манан савсаж эхлэв. Жейсон болон бусад нь зөнгөөрөө зүгтхийг оролдов. Гэвч хаалга цонхнууд аль хэдийн төвжигдсэнийг мэдэв. Тэд хүчээр хаалга эвдхийг оролцсон ч шилэн бүгд зузаалсан байв. Удалгүй бүгд газар унаж ухаан алдав. Шүн буух үед Жейсон ухаангүй байдлаасаа сэрэв. Дууд туслах Кисигийн ямар ч сэтгэлгүй хоолоогоор дуугарав. Одоо тэр цуврал тоглоом эхлүүлнэ. Бүгд идэвхтэй оролцож хамтран ажиллана гэж найдаж байна. Жейсон хараал урсах хүслээ арай гэж барив. Тэгээд яаран бусад нөхдөө сэрээлээ. Хүмүүсээ тоолж үзтэл ганцхан нийсий алга байв. Тэр мөчид дууд туслахын мөс шиг хүйтэн сануулга сонсогдов. Кисиг хөнөөсөн налуурчин. Энэ байшин дотор байгаа гэж тэр үзэж байна. Жинхэнэ хариуг олж байж л тэд эндээс зугтаж чадна. Харин одоо тоглоомын эхний даалгавар эхэлнэ. Элси аль нэг өрөөнд хэвтэж байгаа. Бас амин тасархад ойрхон байна. Тогтоосон хугацаанд түүнийг олно уу? Бүгд тэр даруй салж хайж эхлэв. Хинэн ч энэ тоглоомд оролцохыг хүсээгүй ч эцсийн эцэст найзынх нь амь нас ярагдаж байсан тул тэд үнэхээр хамаг хүчээрээ хайлаа. Удалгүй Жэйни цоочтой нэг өрөө олжээ. Жейсон хаалгыг хүчээр түлхэн монгойлгов. Элси үнэхээр дотор нь хэвтэж байлаа. Гэвч амьсгаан давчтан түргсжээ. Шинж тэмдэг нь харшлын уруул шиг харагдав. Урт үстэй эр утсаар тусламж дуудах санаа төрөв. Гэтэл дууд сануулга энд дохиоч үгүй сүлжээж үгүй гэж хэллээ. Харшлын эсрэг юм сейф дотор байгаа. Хэн нэгэн түүний харшлын шалтгааныг хэлбэл сейфийн нууц кодыг авах болно. Бүгд оройн хоолнд юу эзнээ санах гэж оролдов. Гэтэл санаандгүйгээр Жэйни амаалдав. Элси гүргэмд харшилтай дууд туслах сейфийн кодыг өглөө. Харшлын эсрэг тариаг хийсний дараа Элси эцэст нь ухаан орлоо. Тэр үед урт үстэй эр нэг зүйлийг ухаарав. Кодны тооны нийлбэр нь яг Киси нас барсан тэр өдөр байлаа. Тэр дууд туслахаас чи ер нь юу хүсэж байгаа юм бэ гэж асуув. Кисигийн хүйтэн хоолой дахин цуурайтав. Тэр зүгээр л бүх үннийг бүгдэд мэдүүлэхийг хүсэж байна. Өмнө нь тэр бүгдийн гар утасны мэдээллийг цуглуулсан. Тэгээд Жэйни нэг бус удаа сүлжээнээс хайсан болохыг олжээ. Харшлын шок болон гүргмийн талаарх мэдээллийг. Жейсон үүнийг сонсоод ууран дотроосоо шатав. Жэйни зориуд Элсид хор хүргэсэн гэж дүгнэв. Жэйни сандарч тайлбарлаж эхлэв. Тэр гулаан дарсанд гүргэн хийсэн нь өөрөө ч мэдлгүй хийсэн хэрэг гэлээ. Тэр үед Элси үнд харшилтайг огт мартсан байсан. Ингэж хэлээд тэр яаран зочны өрөө рүү буцав. Дууд туслахыг хүчээр эвдэж хаях гэсэн юм. Гэвч энэ төхөөрөмж төсөөснөөс хавгүй хатуу байлаа. Бараг зузаан хаалга цонхны шилтэй юм тэмцэхээр бүгд биелээд хоригдон яахаа мэдэхгүй бачимдав. Нэг ухаалаг дууд төхөөрөмжөөр хамраасаа хөтлүүлэх ёсгүй гэж үзлээ. Тэд арга сэдэн ширүүн хилэлцэж байх үед өрөөнд гинэт эмх замраагүй бичлэгийн дуу зуурайтав. Анхааралтай сонсвол бас ялгаж болохоор байлаа. Киси болон урт үстэй эрийн хэрэгстэн хараалцах дууг дундуур нь шил хаврах чимээж холилджээ. Урт үстэй эр Кисид хүч хэрэглэж байсан бололтой. Сахалтай эр зөнгөөрөө Кисиг цонхоор түлхэж унагсан урт үстэй эр гэж бодов. Урт үстэй эр нэг нудраг амссны дараа маш хинэггүйгээр хүлээн зөвшөөрөв. Кисиг үхэлд хүргэсэн алуурч нь өөрөө гэж. Нэгэнт тэд хариуг олчихсан юм бол одоо эндээс гарч болохгүй гэж юу? Гэвч дууд туслах тоглоом үргэлжлэх ёстой гэлээ. Энэ нь нөгөө талаар урт үстэй эр бурууг харуулж байв. Дараа нь тэр дахин нэр цохон дуудлаа. Жейснийг өөртөө нэг тоглоом тоглос гэж. Дууд туслахын зааврын дагуу тэр дарсны шилийг аажмаар эргүүлв. Тэгээд сахалтай эрийг хамтрагчаараа сонголоо. Дараа нь дууд туслах хамтрагчийг шүршүүрийн өрөө рүү яв гэж тушаав. Нэг багц түлхүүр авчрах хэрэгтэй гэжээ. Сахалтай эр учрыг нь ойлгуулгүй босов. Тэр шүршүүрийн өрөөнд орсон яг тэр агшинд шилэн хаалга өөрөө гинэт хаагдчихлаа. Тэгтэл яг араас нь хөл доороос ус хурдтай орж эхлэв. Гэтэл дуу хоолой Жейснийг өөрийнх нь асуултад хариулах гэж шаардлаа. Бүгдэд нь зөв хариулсан тохиолдолд урт үстэй залуул аврагдана. Ингээд Жейсон аргагүй үннээ хүлээлээ. Киси нас барсан тэр өдөр тэр нэг удаа түүний орон сууцанд очисон байжээ. Тэгээд бүр Кисиг тагтнаас өөрийн гараар доош түлхсэн гэжээ. Асуултад хариулж дууссан яг тэр мөчид угаалгын өрөөний том хаалга өөрөө нээгдэв. Урт үстэй залуу эцэст нь аврагдлаа. Гэвч бусад нь Жейсонд итгэсэнгүй. Түүнийг л алуурчин гэж үзв. Харин Жейсон ингэж хэллээ. Тэр Кисиг харахад аль хэдийн амьсгал хураачсан байсан. Тэр үед өөрийг нь хэрэгт унчихвээ гэж айсан учраас сандарсандаа тагтнаас унсан осол мэтэр жүжиглүүлсэн гэлээ. Энэ үед урт үстэй залууч ам нийлээ. Жейсон лав буруугүй гэж тэр үзв.
Үгүй бол өөрийгөө аврахын тулд өмнө ингэж хэлэхгүй байсан гэжээ. Тэр үед дууд туслахын хоолой дахиад сонсогдов. Дараагийн ээлжид Жэни тоглоомд орно гэж тэр хэлв. Эхний алхам нь унтлагын өрөөнд очиод утсаа олох байлаа. Жэни дургүйхэн хаалгыг түлхэн орлоо. Тэгээд дээрээ байгаа камерыг олж харав. Тэр уурлан байж хүчээр бут цохлоо. Гэвч хиймэл оюун ухаан хяналт хаасайгүй би гэж хэлв. Дараа нь Жэни утсаа асаахыг сануулв. Дотор нь аль хэдийн нэг шин бичлэг нэмэгдсэн байлаа. Тэр нь өмнө нь Кэситэй ярьсан нэг хэсэг яриа байв. Өгүүлбэр бүр ирээдүйн тухай хүслээр дүүрэн байлаа. Тэр хүүхэдтэй аз жаргалтай гэр бүлтэй болохыг хүсэж байжээ. Эргэн тойрных нь бүгд өөрт нь натаархмаар тийм амьдрал. Харин Кэси эсигийн зулбастад болж нүсэм сунагж байв. Тэр ариун цэврийн өрөөнд орч нүрээ угаахтаа санамсаргүйгээр Жэнигийн цүнхэнд нэг хайрцаг юм байгааг харжээ. Утсаараа шалгаад үзтэл тэр нь хүчээр зулбуулах зориулалттай юм болох нь батлагдав. Кэси үүнийг Жэни өөрөө уух юм огт биш гэж шууд ойлгожээ. Учир нь тэр хүүхдэд маш дуртай байсан. Тэгээд эсигийн саяхны зулбастыг бодоод энэ бүхний ард Жэни байгаа гэж таамаглав. Цаг хугацаа одоо үед эргэн ирэв. Хиймэл оюун ухаан түүнд үннээ хэлэх үү эсвэл сорилт сонгох уу гэж тулгав. Гэмтэй хүн гэлбэлцдэг гэдэг шиг Жэни огтхомч тэнэгэлцэлгүй сорилтыг сонголоо. Гэтэл хиймэл оюун ухаан түүнд Джейсонтай хамт унтлагын өрөөнд орж нэг орон дээр хэвт гэж тушаав. Хажууд байсан урт үстэй залуу дургүй нь хүрчээ. Тэр найз бүсгүйгээ яаралтай үннээ сонгох гэж шахав. Гэвч Жэни юу ч болсон. Эсэд им уулгасан нууцаа хизээж хэлэхгүй байлаа. Эцэст нь дахиад сорилтыг сонгов. Хажууд байсан Джейсон дотор нь түмэн дургүй байсан ч бүгд эндээс гарахын төлөө Жэнитэй хамт унтлагын өрөө рүү орохоос өөр аргагүй болов. Урт үстэй залуу газар суун бараг нуурч унах шахав. Тэр Жэни Джейсонд сэтгэлтэй хിവэр гэж боджээ. Харин өөр нэг хохирогч Элси. Усан санд өөрийгөө шигтгэн чимээгүйхэн шаналж байв. Тэр Кэситэй ярьж байсан нэг удааг саналаа. Салбартаа оргилд хүрсэн сэтгэл зүйчийн хувьд Кэси өөрмөц алгоритм зохион бүтээхийг хүсэж байжээ. Хүний интернет дэх бүх үйлдэлд тулгуурлан тэр хүний бодол болон зан үйлийн дадлыг тооцоолох. Дараас нь сэтгэл зүйн дарамтаар дамжуулна. Хамгийн гүн нууцыг намаар нь гаргуулж авах. Элси бодох тусам улам цочирдов. Одоогийн энэ хиймэл оюун ухаан яг Кэсигийн анхны төсөөлөлтөй усны тусал мэт адилхан байлаа. Түүнийг дахин танхимд эргэж ирэхэд урт үстэй залуу өөрийгөө хорлохоор зэхэж байгааг харав. Аз босоход бусад нь амжиж очиод түүнийг аварч чадлаа. Гэхдээ үүнээс нэг зүйл тодорхой байв. Найз бүсгийн урвалт түүнд ямар хүчтэй цохилт болсныг тэр үед өрөөнд дотор дахиад хиймэл оюун ухааны хүйтэн зарлалт суурайтав. Тэр аль хэдийн урт үстэй залуугийн Кэсид хүч хэрэглэн халтсан нотлохоог зөвлүүлсэн байв. Хэрв түүнийг цагдаад өгвөл урт үстэй залуу 10 жилийн хорих ялтай нүүр тулна. Гэхдээ түүнд өөр нэг сонголт байсан. Тэр нь Жэнигийн баруун гарыг тасдах. Сахалтай залуу буудан дээр ямар ч хариу үйлдэлгүй хэвтэж байгааг хараад Жэни босоод зүгтхийг завдав. Гэтэл Джейсон түүнийг ширээн дээр хүчтэй дарчихлаа. Урт үстэй залуу гал тогооны хутаг хатгасан ч огт гар хүрч чадсангүй. Гэтэл сахалтай залуу гинт хутгийг булааж авав. Тэгээд өчүүхэн ч тэнэгэлцэлгүй цавчив. Ухаалаг системээс хүйтэн сануулга сонсогдов. Тайрагдсан мөчийг зүгээр л хөлдөөчвөл хохирогчид дахиад 20 цагийн хугацаа бий. Эмнэлэгт очиод гарыг нь дахин залгуулах боломжтой. Үүнийг сонссон Жэни бүр мөсөн нурав. Тоглоомыг аль болох хурдан дуусгахын тулд тэр эцэст нь сэтгэлдээ нуусан хамгийн том нууцаа хэллээ. Бүх зүйл цэвэр атаархлаас болсон гэдгийг хүлээв. Тэгээд л Элсид нууцаар юм өгсөн юм байна. Хевлийдэх хүүхэд нь Жэнигээс болж эндснийг мэдээд Элси тэр дор шахуу сэтгэлээр унав. Юу ч болсон Жэнитэй тооцоо бодно гэв. Харин Джейсон тун хүйтэн ухаантай байлаа. Одоо хамгийн чухал нь Кэллиг хөнөөс нь жинхэнэ этгээдийг олох явдал байв. Гэвч Жэни зүтгээд л Кэллиг алсан хүн би биш гэв. Харин түүний найз залуу сахалтай залуу гэжээ. Тэр шөнө үнэндээ Кэлли Жэни хүнийг хорсон явдлыг Элсид хэлнэ гэж зүтгэж байжээ. Сахалтай залуу хажуугаас нь хүчтэй хоригдсон ч Кэлли заавал уцтыг гэж зөрүүдэлсэн. Тэгээд тэр хоёрын түлхэлцээний үеэр түүний толгой гантэг чулуунд мөргөөд газар дээрээ нас баржээ. Ингээд бүх үнэн эцэстээ ил болов. Яг тэр үед үүдний цоож өөрөө тайлагдлаа. Бүгд аврагдлаа гэж баярлав. Гэтэл санаандгүй сахалтай залуу хаалган дээр тэглэн зогсов. Урт үстэй залуу хүчээр дайран гарах гэсэн ч тэр нэг цохилтоор нь газарт савж унгав. Джейсон өчүүхэн ч эргэлзэлгүй урд нь дайрлаа. Харин Элси тэр завшааныг ашиглан гадагшгүй машин дотроос буу авах гэж тэр ухаалаг системээс хаалга онгойлгохыг хүсв. Гэтэл дуу хоолой нь чи энэ байшин дотор хүмүүс бүгд өөхөх ёстой гэж бодохгүй байна уу гэж хэлв. Элси тэр чихтэй газартаа хөшчихв. Яг тэрхэн зуурын сааталт сахалтай залуу нэг цавчаад Джейсныг унгав. Жэни газар сөхрөөд өшөөл гуйсан ч тэр огт тоолгүй гараа далайсаар байв. Гадаа байгаа Элси одоо ч мэл гайхсан хിവэр. Ухаалаг систем Кэллийн хоолоогоор би чамайг их санаж байна гэв. Элси амандаа бовтнаад би ч бас гэж хэлв. Машины хаалга аажмаар нээгдэхэд тэр өчүүхэн ч эргэлзэлгүй дохионы буужин харуулаа. Тод гэрэл шөнийн тэнгэрийг зүсв. Джейсон гинт босон дайрч сахалтай залуугийн хүзүүг чанга боов. Удалгүй нөгөөх нь бүрмөсөн нам болов. Эмнэлгийн аврагчид болон цагдаа нар хэргийн газарт ирэхэд тэр хідээс зөвхөн Джейсон ил хоёр ламд үлджээ. Нэг цагдаа өөрөө дөхөж ирээд шивнэн ярив. Джейсон анхнаасаа л цагдаатай нууцаар хамтарч байсан аж. Тэр нь Кэллийн зохиосон алгоритмаар алуурчныг олох төлөвлөгөө байжээ.
Бүгд энэ амралтын газарт ирсэн нь үнэн дээр Джейсны өөрийн гараар бэлдсэн туршилтын талбар байв. Гэхдээ цагдаа энэ аргыг дэндүү хүйтэн цустай гэж үзв. Өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд огт тохирохгүй гэж. Тэгээд тэр ухаалаг системийн нэвтрэх нууц кодыг гаргаж өгөөд Джейснийг компанид очмогц үүнийг устгах гэж шаардлаа. Гэвч буцах замд Элли цагдаагийн устгах шаардлагыг сонсоод гинэт дууны туслах төхөөрөмжийг шүүрэн авч өчүүхэн ч эргэлзэлгүй Джейснийг цохиж аллаа. Дараа нь тэр ухаалаг системд машиныг асаах тушаал өгч хурд алдаж осолдсон мэт жүжиглүүлв. Харахад Элли үнэхээр ухаалаг системийг нас барсан кил гэж боддог болсон бололтой. Ингээд мөрдөх тоглоомын бүх үйл явдал ийм байлаа. Таалагдсан бол үргэлжлүүлэн дэмжээрэй. Дараагийн удаа дахин уулзъя.